Миний бодлоор одоо жишээлбэл өдөрт цэцэрлэгээ хөөгөөд 2475 төгрөг нь нэг өдрийнх нь хооллох чинь хэрэг нь юу ихээр хүрэлцээтэй гэж бодож байна. 2475 төгрөг болоод энэ яг энэ зах зээлийн ийм үнийн өсөлттэй энэ үед бол ерөөс хүүхдүүд юу ч болохгүй. Яг өндөө хүүхдүүд бол өсөж байгаа. Ганц нэг бууз мөз өгч байгаа. Яг тэр хэмжээнд хүрсэн хоол хүнсийг бол яг бүрэн дүүрэн бол авч чадахгүй шүү дээ. Ахстай ичтэй авах бол чинь татлаанууд нь дөнгөж 2475 төгрөгийн хүүхэд хоол идэгээ боддог. Тэгтэл өнөөдөр зах зээл дээр махны үн ямар байгаа вэ? Манай хүүхэд өнөөдөр хоолндоо цадсангүй. Хүүхэд гэртээ өлсөж ирж байна. Цэцэрлэгт нь юу өгдөг вэ зэрэг үгсийг та хаа нэгтээ сонсч байсан болов уу? Манай сурвалжлах баг эцэг эхчүүдийн гаргасан эдгээр гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэгийг зорин энэхүү сурвалжлага бэлтгэлээ. 2012-оос 2019 оны хоорондоо цэцэрлэгийн насны хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгө 1650 төгрөг байсан бол өнгөрсөн оны 1-р сарын 1-ээс эхлэн 2475 төгрөг байхаар тогтож мөрдөгдөж эхэлсэн. Гэвч хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн өмнөх оны эцсээс 11.1% өссөн. За тэр дундаа цэцэрлэгийн насныхны гол амин дэмий авдаг хүнс болгоо махан бүтээгдэхүүн гэхэд 22.2%-аар өссөн дүнтэй байна. Хэдийгээр цэцэрлэгийн насны хүүхдийн хоногийн хэрэгцээг хангах хүнсний бүтээгдэхүүнд 5 цул тэр дундаа бөөр зүрх уушиг илэг ортогч хоногт хэрэглэх 25 граммаас хэтэрснийг багш нарч хэлж байна. Нодлон жилийг харьцуулахад энэ жил жоохон муу байх шиг санагдаад байна. Одоо нэг үе атахад ядгсэн чи ороод хараад харж яхад ээж өөсөөд байна гэх. Замаараа дэлгүүр орж ороод ойр зүрийн талах боомноос эхлүүл юм аваа замдаа тэгээд идүүлээ тэгэл харж шít. Жимсгэн сүүсүн бүтээгдэхүүн ер нь хэр их хэрэгэлдэг бол. За би одоо яг хоолн дээр нь зэрэг ордгоо болохоор мэдэхгүй. Гэхдээ одоо үдийн насны хүүхэд чинь хэлж яхад бол жимсгэн ногоо тэгээ сүүсүн бүтээгдэхүүн бол ер нь бол өгж ийн гэж хэлэхгүй л байгаа дээ шүү дээ. Тэгээс нь асуухад бол нөгөө тийм дотор одоо дам махаар гэхээр нөгөө бас арай төсөн хүрэлцэхгүй байдаг болоо дотор мах жоохон хийдэг болсон гэсэн сураг сонсож ийсэн. Зөндөө бага махгүй байсан юм уу? Махгүй басан. Хоол нь ямар амттай? Даваас игээд гаяасан. Цэцэрлэг дээр нь сүү, жимс энэ төр өгдөг үү? Өдөг. За ямар жимс өгдөг үү? Сива. Ер нь бол ингээл аваад явахаар энэ замаараа дэлгүүр орё, тийм орё л хэлдэг шүү дээ. Хоол унданд их хөлтөд цаддгүй шиг лээ. Хүртэмж нь бага байд юм аа тэгээд. Ингээл орой ороод актрал хоол идэж шүү дээ. Өглөө уг нь хоол идүүлч явал тийм. Тэгэл орой тараал ийшээ явахаараа дэлгүүр замд 2-3 дэлгүүр таартын тэгэл аав орё гэж орохороо дандаа нэг тийм идэж явах юм байна шүү дээ. Нэгтгэхэр хоол нөгөө нэг шүртэй гамантай нөгөө нэг төмстэй лонтэй. ямар ч гэсэн тэр 5 цул модлын одоо яста мэдхгүй би л сонсож байгаа юм. Манай хүүхд чинь бод яг л хэмиг л хэлтий. Яста тийм байна. Арай ч үгүй л хөдөө хүүхдүүдэд нэг 5 цул одоо угаасаа одоогийн хүүхдүүдтэй 5 цул юу нэгдэг хүүхүүд товор. Одоо жишээлбэл 5 цулаас зүрх бөөр зэргийг бол нэлээд удаан хугацаанд хүүхдүүдийн хоол хүнсэнд хэрэглэж байгаа гэсэн гомдлыг яг тухайн цэцэрлэг сурч байгаа эцэг эхчүүдийн зүгээс өгсөн. Тэгэхээр тийм ерөн зүйл байна уу? Магадгүй дээрэс нь зүрх бөөр зэргийг удаан хугацаанд өгөөд эхлэнгүүт багш нар нь нэмэлтээр одоо хоол хүнс авч өгдөг гэсэн юм яриа хүртэл гараад байна л. За манай цэцэрлэгийн тухайд бол яг нэг намар нэг хэсэг бол бөөр оруулж үзсэн. Тэгээ би бол бас өөрөө эрхлэгчийн хувьд бол бас хоол намсч үздэг л те. Тэгээ бөөрний юу бол арай л тийм эвгүй амттай бас хүүхд чинь одооны хүүхдүүд чинь бас дотор хэрэгт маргал иддэггүй шүү. Тэгээд бөөрийг бол би болиулсан. Бөөр бол угаснаа тооломч орох юм бол наад хоолны амтын үнс чинь бол өөрчлөлт ороод байна. Тийм Дан бөөр. Яг бөөр махтаа хоолоод оруулж байгаа хгүй 2 дугаар хоолндоо. Тэгээд тэрэнд бол эвгүй амттай байсан учраас би бол бөөрийг болиулаад яг 2 дугаар хоолнд бага хэмжээний зүрх манай цэцэрлэг оруулж өгч. Хүрийн зүрхэл орж байгаа. Тэгээд бол бөөр уушиг болоод бус зэрэгтний болоод ерөөсөө тэгж нийлүүлэхгүй байгаа. Тэгээд 80 г махны л нормтой байгаа. За 2 дугаар хоолндоо бол тодорхой хэмжээний зүрх оруулж иж энэ 2 дугаар хоолных нь махных нь орцсон арай чүд нэмэгдэл орж иж чинь л та. Бууз өгж байгаа өдөр одоо хоолндоо одоо нөгөө өхрийн зүрх бөөрийг хэрэглэх жишээ нь ерөнхийдөө бол 9 сард бид нар айгүйх ингэж хүүхдүүдийг ерөнхийдөө их өсгсөн. Тэгээд 10 сараас болохоор дотоодын энэ асуудлаа шийдэхин тулд одоо ингээд 2 дугаар хоолндоо ихэнхдээ бол зүрхээр хоол хийж байгаа.
Тэгээд ихэнх хүүхдүүд одоо гэртээ зүр хийдэг болохоор бас тэрийг ч бас сайн идэхгүй голж хайдаг бас тал бай. Эрүүл мэндийн сайд болон боловсролын сайдын тушаал байна л да. Тухайлбал мах гэдэг жигт хоногт хэрэглэх хэмжээ 80 г, за 5 цул гэдэгт 25 г гэхээр яг энэ хэмжээгээрээ ер нь үгүй шүү дээ. Энэ хэмжээгээр л хийдэг. Тэгэл одоо юу гэх энэ дээр бол яг үгүй дахиад заагас гахаа гэж ороод ирэхээр тэр бол нөгөө түгэлтэр бол ирэхгүй шүү дээ. Заагасны мах тиймэрхүү махны бүтээгдэхүүнүүдийг чинь авч чадахгүй байна шүү дээ. Одоо нийгэм корона гэж гарцсан ирж байгаа бараа бүтээгдэхүүн чинь хил дээр гацсан. Дээрээс нь орж ирж байгаа үнийн сандал чинь өндөр орж ирж байна. Тэнгүүт яг тэр 2475 төгрөг чинь нэг ёсондоо ичлэг килокалорийг бол тийм баталгаатай 100% авч чадахгүй шүү дээ. Хүүхэд болгон дээр грамм норм байгаа мөртлөө яг хүүхдийн тэр хэмжээгээр авч чаддгүй. Цөөхөн хүүхдүүд ирдэг. Тэгээд цөөхөн хүүхдүүд ирэхлээр чинь нэрсэн хүүхдүүдтэй хүрэлцэхгүй. Бараа материалаа татаж авах гэхэлэр мөнгөнд өнөхгүй. Тэгэхээр өдөр тавх норм илчлэгээ бол авч чадахгүй л. За 160 дугаар цэцэрлэгийн хувьд бол 100% дүүргэлтэд ороход бол ойролцоогоор 460 орчим хүүхэд хичээлдэг. За харин цар тахлаас үүдээд одоогийн байдлаар бол 114 хүүхэд ирж байгаа гэсэн мэдээллийг бол бид бүхэнд өгсөн. Тэгэхээр үзэгч та бүхний харж байгаачлын энэ одоо хоолыг болон өглөөний цайг бол энэ өдөр хүүхдүүдэд өгсөн байна. За тухайлбал энд цай бол нэг зүсэн талах, за дээрээс нь вареныг бол түрхсэн харагдаж байна. За харин өдрийн хоолны хувьд бол ийм хэмжээтэй будаатай хуурга болон ногоотой шүлгийг бол өгсөн байна. Дайны хажуугаар дажин гихчээрээ тухайн цэцэрлэгийн хүнсний бүтээгдэхүүнийг ханган нийлүүлдэг байгууллага зах зээлийн үнээс харьцангуй өндөр үнээр нийлүүлдэг чанаргүй хүнсээр хангадаг гэх хардлага төрсэн байна. За бид энэ талаар багчууд хүнс орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газраас тодруулсан тэд цар тахлаас улбаасан бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг онцлов. Үүнээс гадна хүүхдэд зарцуулагдаж буй мөнгөний хэмжээч маш бага байгааг ярьж байлаа. Тэгэхээр одоо миний гарт бол хамгийн сүүлийн үеийн дүү мэдээлэл буюу 21 оны 11-р сарын 10-ны өдрийн багчууд хүнс компаниас тухайн цэцэрлэгт нийлүүлсэн зарлагын баримт бол харагдж байна. За тухайлах юм бол энэ хүүхдийн будааны үн гэхэд 2750 төгрөгийн үнэтэй байна. За харин шар будааны хувьд 3550, за гурвалжин будааны хувьд бол 4850 төгрөгийн үнэтэй байна. За гэтэл тухайн цэцэрлэгийн удирдлага болон багш нарын зүгээс мэдүүлж байгаагаар багчууд хүнс компанийн хувьд бол зах зээлийн үнээс харьцангуй өндөр үнээр борлуулдаг болов гэсэн ийм хардлага байна. За бид одоо Барс худалдааны төв дээр ирсэн байна. За 160 дугаар цэцэрлэгт 3550 төгрөгөөр нийлүүлсэн энэ шар будаа Барс худалдааны төв дээр 3000 төгрөгийн үнэтэй байна. За харин гурвалжин будааны хувьд 800 грамтай 6000 төгрөгийн үнэтэй байна. За харин 160 дугаар цэцэрлэг дээр нийлүүлсэн үнийг харахад бол 4850 төгрөгийн үнэтэй байсан байна. Бэлтгэн нийлүүлж байгаа газар чинь өөр компанитайгаа харьцсан тэр компаниас ирж байгаа бүтээгдэхүүн дээр чинь үнэ өсөлтөг өндөр болчиход байгаа шүү дээ. Миний бодлоор бол багшд хүнсээс бэлтгэн нийлүүлж байгаа компаниас бол хүнсний бүтээгдэхүүн маш өндөр үнэтэй орж ирдэг. Зах зээлийн үнээс магадгүй одоо өндөр үнэтэй орж ирдэг учраас одоо намар бид нар мах хямдхан байх үед махыг бол намрын ханшаар авна шүү дээ. Одоо тэр ханшаараа бол гэрээ хийгддэг. Магадгүй тэр компани бол намар тэр махыг нийлүүлэхдээ бол мэдээж нөөцлөж нийлүүлж авдаг баха. Тэгээд зах зээлийн ханшийг дагаад ингээд өвөл болоод тавар болоод нэхэр махныхны үнэ ханшныг өсөө явчихдаг баха. Зах зээлийн үн, статистикийн үн бүх хүнийг судлаад одоо тэр аж ахуйн нэгж чинь тендерт орж байгаа байхгүй юу? 11-р сарын 2-ны өдөр тухайн цэцэрлэгт нийлүүлсэн үхрийн махыг харахад бол 1 кг нь 12900 төгрөгийн үнэтэй байсан. За бид өнөөдөр ирээд Барс судалгааны төв дээр үхрийн махын үнийг судлахад бол ойролцоогоор 1 кг нь 14500 төгрөгийн үнэтэй байна. За тухайн 12900 төгрөгөөр борлуулсан мах нөөцийн мах байсныг бол үүсэхгүй. За харин энд худалдаалж байгаа мах бол үхрийн шинэ мах байгаа нь бол үзэгч та бүхэнд харагдаж байна. Зүгээр үн өсдөг нэмдэг эмэг төрөв гэдэг чинь бол одоо чинь зах зээл дээр мах ямар үнэтэй байна? Яг л тийм ижлэг төр үнэтэй. Гэхдээ наран тул шонгол зах дээр одоо change бүндэж авч байгаа мах шиг үнэтэй байдаггүй л байхгүй. Хоёрдугаар тэр мах нь одоо жишээ нь манай өгж байгаа махыг 20 кг жинтэй гаднаасаа харахад дөөлөн шүүслэг байх хэрэгтэй мата гэдэг энэ стандартууд байгаа шүү дээ. Тэр стандартыг дагаж мөрдөж бид нар өгч байгаа. Бид нар бол жимсхний бол энэ намар бол ерөөс нэг ч удаа ямар ч боломж байхгүй. Жимсхний нэг хил жимс одоо Орос айлын бэлэн чинь бараг 10,000 гараа авчихсан шүү дээ. Тэрийг бол бид нар бол хүүхдүүд тоол хийгээд жимсийг нэг айлын дундуур нь 4% аваад өгөх тийм боломжгүй. Энэ нөхцөлтэй л байна.
За багш нарын хийж байгаагаар зах зээлд бараа бүтээгдэхүүний үн хэд дахин нэмэгдсэн учраас тухайн бараа бүтээгдэхүүнийг бол хүүхдүүдтэй огт өгч чадахгүй байгаа гэдгийг хэлсэн. За тухайлбал сүүс хүн бүтээгдэхүүн болон жимс жимсгнийг бол тэд нэрлж байсан. За бид худалдааны төв дээр жимс жимсгний үнийг судлахад за тухайлбал усан үзэм 12,000 төгрөгийн үнэтэй, алим 5,000-аас 6,000, банан 7,000, за харин мандрин 7,000 гэсэн ийм үн өртөгтэй байна. За сайдуудын хамтарсан тушаалд баталсан тушаалаас харахад бол сургуулийн өмнөх боловсролын хүүхэд тэр дундаа 4-6 насныхан өдөрт авах ёстой жимс жимсгний хэмжээ 105 г байдаг. За гэвч одоо үүсээд байгаа нөхцөл байдлаас харахад тэдгээр хүүхдүүд 105 г битгийхэл 1 г ч жимс жимсгнийг өдөрт хэрглэж чадахгүй байгаамаа. Тухайлбал 1-3 насны хүүхэд цагаан идэ тэр дундаа 80 г тараг, жимс жимсг нь 120 г-ыг хоногт хэрглэхийг зөвлөдөг бол 4-6 насны хүүхэд 160 г жимс жимсг нь 25 г 5 цул хэрглэх нь зөвшөөрөгдөх хэмжээнд хүрдэг байна. Энэ намраас хойш яагаад энэ яриа их гараад байгаа вэ? Тэрийг нийтдээ засаг дарга дээр бүр одоо анаачин гişүүн гэж гişүүд бас ингэж яриа терминацийн үеийн төвшмөс ингэ засаж байхгүй. Яагаад ингэ байгаа юм бэ гэсэн чинь ердөл нөгөө бүх барааны үн өсөд байдаг. Тэгвэл хүүхдээ хоолойн үг гэдэг 2012 оноос хойш 1600 төгрөгийн үнэтэй нэмэгдэхгүй байснараа сая 2019 онд дөнгөж 2475 төгрөг болж батлагдаад 20 оны 1 сарын 2-наас мөрдсөн байхгүй юу? 2022 оны хойд 2470 төгрөгөөр батлагдсан СΟБ-ийн хүнсний өгтнүүд зардлал хэвээр байгаа. За ерхий улсын сургуулиудын хувьд 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн энэ жил хүртэл мөрдөгдөж ирсэн 900 төгрөгийн одоо хүнсний хоолны зардал 1500 төгрөг болгож нэмэгдүүлсэн байгаа. За энэ хэмжээгээр одоо 22 оны төсөв батлагдсан гэсэн үг. Тэгэхээр 22 оны 1 сарын 1-ээс одоо төсвийн эргэлэн зарч буюу боловсролын сайдын энэ жилийн төсвийн хуваарлалтанд одоо шинээр мөрдөгдөд явна гэсэн. Өдөрт авах ёстой норм хэмжлэгийг сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүд авч чадахгүй байхаар хүүхдийн хөгжилд ер нь ямар сөрөг нөлөөтэй вэ? Тий, одоо тэгэл авах ёстой ижлэх авах бол чинь татлаанууд нь тий хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орно. Тий өвчлөмтгий амьд юм ингээд ядал шүү. Татлаас болтой. Ер нь үүсээд байгаа нөхцөл байдлаас харахад энэ боловсролын сайд бол эрүүл мэндийн сайдын гаргасан 2019 оны 12 сард гаргасан энэ тушаалыг одоо өөрчлөх шаардлага бол тулгарсан гэж харж байна. Одоо тулгарсан. Ер нь бол дээд хэтний байгууллагуудын төвшөнд бол наадах би яригдчихэж байгаа. Ер нь бүх газруудаас ийм гомдол сандууд очиж байгаа гэж бол ойлгож байна. Энэ дээр одоо 2475 дээр хичнээн хэмжээний одоо чин СОБ-ийн насны хүүхдүүд дээр одоо өдөрт авах норм калорууд нь ямар байх юм талаар дэлгэрэнгүй бол боловсролын сайдаас цар тахал бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт улсын төсөв батлагдсан тогтоогдсон нормын дагуу зэрэг үгсээр хаацайлснаар Монголын ирээдүй болсон балчир хүүхдүүд нүүрс ус ихээр агуулсан өхмөл хүнс хэрэглэж байгааг цэцэрлэгийн эмчч довч дурдсан. 2012-с 2019 оны хоорондоо сургуулийн өмнөх боловсролын хүүхэд 1650 төгрөгийн хоол хүнсийг идэж хэрэглэдэг байсан бол өнгөрсөн онд энэ мөнгөн дүн 825 төгрөгөөр өссөн амжилт гэмээр. Гэвч бодит байдал дээр 2475 төгрөг хангалтгүй байгааг энэхүү сурвалжлагаараа харуулахыг зорилоо. Миний бодлоор одоо жишээлбэл өдөрт цэцэрлэгийн хүүхэд 2475 төгрөгийн нэг өдрийнх нь хоол авах чинь хэрэг нэг их хэрэгцээтэй гэж бодож байна. 2475 төгрөг болоод энэ яг энэ зах зээлийн ийм үнийн өсөлтийн үед бол ерөөс хүүхдүүд юучлахгүй. Яг өндөө хүүхдүүд бол өсөж байгаа. Ганц нэг бууз мөз өгч байгаа. Яг тэр хэмжээнд хүрсэн хоол хүнсийг бол яг бүрэн дүүрэн бол авч чадахгүй шүү дээ. Авах ёстой ижлэх авах бол чинь татлаанууд нь дөнгөж 2475 төгрөгөнд хүүхэд хоол идэгээ боддог. Тэгтэл өнөөдөр зах зээл дээр махны үн ямар байгаа вэ?